хамтдаа хөгжиж мэдээлэл технологийн мэргэжлийн багш нарын бүлгийг танилцуулъя. Энэхүү танилцуулга маань багийн гишүүдийн танилцуулга, зорилт, хамтдаа хөгжиж мэргэжлийн багш нарын бүлгийн аймаг болон сумдын багш нартай хамтран ажилласан байдал, байгууллага дахь мэргэжлийн хөгжлийн бүлгээр хийж хэрэгжүүлсэн ажил гэсэн чиглэлээр танилцуулагдана. Багийн ахлагчаар Баянгол сумын 1-р цэцэрлэгийн арга зүйч Бүрэг Дулам, багийн гишүүнээр Баянгол сумын 12-р цэцэрлэгийн арга зүйч Эм Үлзийдлгэр нар тус ажилласан. Бидний зорилго бол багш нарын санал хүсэлт эрэлтэлт хэрэгцээнд нийцүүлэн ажлын байранда мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж цахим орчинд ухаалгаар ажиллахад дэмжлэг үзүүлэх юм. Зарчмын хувьд багшийн мэдээлэл технологийн чадварыг сайжруулах, хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сонирхлыг татсан олон хувилбартай цахим хэрэглэгдэхүүн бэлтгэн сургалт үйл ажиллагаанд ашиглах, багшаасаа суралцах, зөвлөн туслах, бүлэгт хэлсэх сонирхолтой багш нарыг нээлттэйгээр хамруулах, бүлгийн гишүүн бүр өөрийн үүрэг оролцоод тэгш хангаж ажиллах. Бөгөөд гол зарчим нь бол гишүүн бүрийн өөрийн үүрэг оролцоотойгоор хамтран суралцахад оршино. Манай бүлэг нь 2021 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2021 онд бид хамтдаа сонирхлын бүлгээр нэгдэж харилцан суралцаж эхэлсэн байгаа. Ингээд сонирхлын бүлгээр ажиллаж байсан 23 хүнээс сонирхлын дагуу хамтран ажиллах хүсэлтэй 6 багш хамтран сурсан зүйлсээ олон нийтэд түгээж ажилласан. Багш нарын маань анхлан хийж сурч байсан хичээлүүдийн хэсгээс ингээд бид 2022 онд аймгийнхаа сургуулийн өмнөх боловсролын багш нараас мэдээлэл харилцааны технологийн түвшин тогтоох зорилго авч 3 түвшинд нийт багш нараа хувааж ажилласан. 1-р түвшинд 13 багш, 2-р түвшинд 94 багш, 3-р түвшинд 110 багш үнэлэгдсэн. Энэхүү сорилын үр дүнд толгуурлан компьютерийн анхан шатны мэдлэг олгох өдөр бүр 60 минут буюу 20-20-20 гэсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт маань цэцэрлэг бүрээс нэг арга зүйч, нэг багштайгаа хамтран хамгийн 16 цэцэрлэгт танхимын болон цахим хэлбэрээр 1 сарын хугацаанд хичээлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан багш нар маань өөрийн цэцэрлэг дээр очиод бусад багш нартай тухайн сургалтаа зохион байгуулах байдлаар сургалтаа бид үргэлжлүүлж байсан. 2023 онд агсан шатны мэдлэг олгох хөтөлбөрийг аймгийн боловсрол шинжилгээ ухааны газрын даргаар батлуулсан ажлын төлөвлөлтийн дагуу сургалт үйл ажиллагааг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2023 оны 4 сарын 27-нд аймгийн төвийн 10 цэцэрлэгийн 85 багшид танхимаар зохион байгуулж 23 оны 5 сарын 3-нд 17 сумын 68 багшид цахимаар уг сургалтаа зохион байгуулсан. Сургалтын хүрээнд хийж боловсруулсан цахим материалуудаа хамтдаа суралцъя классрум дээр болон Баянгол аймаг сургуулийн өмнөх боловсрол гэсэн YouTube сувагт байршуулсан иргэд олон нийтэд болон бусад багш нартай түгээн дэлгэрүүлсэн. Төрөл бүрийн цахим ном, видео бичлэг, дараах материал, подкаст зэргийг хийж ашиглаж ирсэн. Энэхүү хэрэглэгдэхүүнүүдийг бид дундын сан үүсгэн байршуулж нар маань хүссэн үедээ сургалт үйл ажиллагаанд тухайн хэрэглэгдэхүүнийг авч ашиглах боломж бүрдсэн. Энэхүү бүлгэрээ багш нар маань хамтран ажиллаж туслахуу мазаалай тусалсан нь сэдвт төсөл тоглоомын санааг боловсруулж уг төслийнхөө утга санаагаар туслахуу мазаалай тусалсан гэсэн зурагт комик номыг бэлтгэн ашигласан. Ингээд бид хамтран суралцаж хүрсэн үр дүнгээ боловсролын ерөнхий газрын зохион байгуулсан багш солилцоо хөтөлбөр Ар хангай, Өвөр хангай аймгийн цэцэрлэгүүдэд, Говьалтай аймгийн удирдлагуудад, Баянгол аймгийн удирдлагуудад мөн аймгийнхаа нийт багш нартай арга зүйн сургалт зохион байгуулж түгээн дэлгэрүүлсэн. Дүгнэж хэлэхэд аймаг сумын нийт 160 багшид сургалт явуулж классрум, YouTube суваг, Facebook, групп чат гэх мэт сувгаар нэгтгэж цахим болон танхимын сургалтыг тасралтгүй явуулж ирсэн. 10 төрлийн програмаар 150 гаруй цахим хэрэглэгдэхүүн хийж сургалтад ашигласан. Мөн цэцэрлэгийн түвшинд 5 төсөл тоглоомыг цаасан суурьтай болон цахим суурьтайгаар бэлтгэж эцэг их олон нийтэд түгээж ажилласан. Бид цаашид багийн гишүүдэд чадваржуулах улсын болон гадаад орны туршлагыг судлах, орон нутгийн телевизийн сувгуудад хийсэн цахим хичээл контентод байршуулж сурталчлах, цахим суурьтай хэрэглэгдэхүүн боловсруулах, аймгийн уралдаан зохион байгуулах, хэлэлцүүлэг хийх, хүүхдийн насны онцлог тохирсон дасгал даалгавар хийж аймгийн нэгдсэн цахим сантай болох сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэлгэд хэрэглэгдэх цахим хэрэглэгдэхүүн хийхэд анхаарах, бусад мэргэжлийн хөгжлийн бүлгүүдтэй хамтран ажиллах гэсэн саналыг дэвшүүлж байна.